Өдрийн мэнд хүргэе. За энэ ер нь бол дэмжиж байгаа. Нэг зүйлийг тодруулмаар байна. Нийт манай сургуулиудын 45% нь 2 болоод түүнээс дээш ээлжээр одоо 3 магадгүй зарим нь түүнээс арай олон байхгүй л гэж бодож байна. Ээлжээр хичээлж байгаа. Тэгэхээр энд одоо орцсон байгаа 41 сургууль цэцэрлэг гэж байна. 32 сургууль байна. Ямар шалгуураар яаж сонгож авсан бэ? Газраа болоод сургуулиудаа. Яг хамгийн түрүүнд нэн шаардлагатай байгаа нутаг дэвсгэрт сургууль баригдахаар байгаа юу? Яг тэгэхээр нийт сургууль 705 улсын сургууль байгаа юм байна. Тэрний 45% нь гэхээр бид нар одоо 300-400 сургуулийн тухай асуул ярьж штэ. 300 орчим сургуулийн тухай асуул ярьж байгаа байхгүй. Ачаалал нь хэтрээд байгаа. Бид бол тэгэхээр эндээс нийтдээ 108 сургууль гээд одоо эхний ээлжинд 32 сургууль гээд тэгэхэд яг хэрэгцээ шаардлагатай байгаа нутаг дэвсгэрт нь бас сургуулиудад нь яг онж одоо энэхүү дэмжлэгийг үзүүлж байгаа юу гэдгийг тодруулмаар байна. Ямар шалгуураар яаж одоо шалгасан. За жишээ нь Улаанбаатар хотод налах дүүргийг оруулаад миний ойлгож байгаагаар 18 орчим сургууль гэсэн байх жишээтэй. Аймгийн төвүүд харагдаж байна. Сумын төвүүд харагдаж байна. Аймаг сумд миний ойлгож байгаагаар бол яг ачаалал нь хэтрээд байгаа бол Улаанбаатар хот болоод аймагуд дээр их ачаалал хэтэрч байгаа. Тэгэхээр ямар шалгуураар энэхүү 31 сургуулийг за мөн одоо 9 цэцэрлэгийг сонгож авсан бэ гэдгийг тодруулмаар байна. Ингэж илүү их үр ашигтай болох байхаа. Нэн яаралтай байгаануудаа энэхүү хөрөнгө оруулалтаа, энэхүү зээлийн хөрөнгө оруулалтаа хиймээр байгаа юм л да. Ингэж чадсан уу гэдгийг тодруулж өгмөр байна. Хэн хариулах вэ? За Бачаргал дарга. Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Бачаргал 4-р микрофон. За боловсролын яам Бачаргал гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр энэ төслийн боловсруулалт хөгжүүлэлт хийж явцад бас зэрэгцээд улсын төсвийн боловсруулалттай хамт судалгаа тооцооллууд бол хийгдэж нийт одоо 2028-аас 30 он хүртэлх хугацаанд хүүхдийн тооны өсөлтүүд ерөнхий боловсролын сургуульд хамрагдалт бол 88 мянган хүүхдээр нэмэгдэхээр байгаа. Тэгэхээр энэ хэрэгцээг хангах нийт хүүхдүүдийнхаа шаардлагатай хүртээмжид тохирсон шаардлагатай сургууль цэцэрлэгийн тоо хэмжээ гаргаад түүнээсээ нэн тэргуунд гэж бас яг гишүүний хэлдгээр ирэмэлсэн байгаа. Ялангуяа Улаанбаатар нийслэл хотод бол одоо ээлжийн коэффициент буюу одоо 2 болон түүнээс дээш 2-оос илүү хэмжээнд одоо хичээлийн ээлжийн эрсдлийг дагуулж байгаа нягтрал ихтэй бүлэг дүүргэлт нь 34-өөс дээш байгаа энэ хүндрэлтэй байгаа сургуулиудыг бол байршлыг нэн тэргүүн сонгож авсан. Мөн түүнчлэн орон нутагт одоо 15 байршил сонгогдож одоо урьдчилсан судалгаа хийгдэж байгаа. Тэдгээр нь бол одоо бас зөвхөн одоо Улаанбаатараас ялгаатай орон нутгийн түвшиндүүд энэ ээлжийн коэффициент бүлэг дүүргэлт нь харьцангуй улсын дунджаас бол доогуур байгаа ч гэсэн хүүхдийн бас сурч боловсрох аюулгүй байдалд бас эрсдэл үүсэх хэмжээнд мэрэгжлийн хяналтын бас дүгнэлт гараад мэрэгжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргаад сүүлийн 70 жил 60 жил болсон барилгууд за тэгээд урсгал засвар бас дунд хугацаанд бас хийгдээгүй эрсдлүүлсэн эдгээр үзүүлэлтүүд байгаа. За мөн Азийн хөгжлийн банкны бас тавьж байгаа шаардлага нийгмийн эдийн засгийн үнэлгээ, дид үтц, за хүн амын нягтршил эдгээр асуудлуудыг бас ирэмбэд гол шаардлага шалгуур болгож авсан байгаа. Бүрвжовын сайн зориг гишүүн асуулт